Найз залуу маань шалгалтандаа тэнцээд л намайг хуурсан. Хөөе бүсгүй. Наанаас өсөрч болохгүй. Үсэрхээ? Алдаа гаргасан хүн нь тэр байхад би яагаад өөрийгөө шийтгэн гэж тэрнийг шийтгэх ёстой биз дээ. Хараа, хоёлаа ивэ. Адгийн новш. Сүүлрэн гинэ. Үзүүлээд өгөө л дөө. Уучлаарай. Цаг чинь эвдэрч гэж. Уучлал хэрэггүй. Төлж өг. Мэ, хариулт хэрэггүй. Энэ цаг 180 мянган үнэтэй. Миний туслагтай холбогдоорой. Юу вэ чи? 100 мянга ямар Rolex биш үү? Хөөе. Фатик Филипп л дээ. Фатик Филипп? Яа, миний толгой яг унахнэ. Би яагаад юу ч санахгүй байгаа юм болоо? Энэ хүнд ойрхон эмнэлэг байгаа. Явж имрээд харуулах юм уу? Тэгэхэр магадгүй санах чинь билүү? Гү яах юм? Зүгээр байна. Аха, би бүдөө 2 жил найз залуугаа шалгалтанд тэнцэхийг хүлээсэн. Тэрэндээ хамт байр түрээсэж идэж уух нь ч бий болгосон. Гэтэл тэр өнөөдөр шалгалтанд тэнцэнгүүтээ надаас салаад өөр эмэгтэйтэй хамт явж байна. Өрөвдөлтөй байгаа үстэй. Намайг өрөвдөөжтэй тийхүү. Энэ жүжигэнд чинь би итгэх юм шиг байна уу? Одооноос эхлээд миний дэрэгдээс хоромч олдож болохгүй шүү. Ли захирлаа. Ингэж таарах гэж. Эхнэр миний нөгөө яриад байгаа үйлчлүүлэгч. Ли захирал эхнэрээ их хайрладаг бололтой. Сая би сонслоо. Эхнэрээ үргэж дэргэд минь бай гэсний гэрээгээ хийчихгүй юу да. 50 саяын бараа штэ. Бодох хэрэгтэй. За юуг нь боддгийн? Эхнэрээ хайрладаг хүн зан сайтай л байж таараа. Үгүй. Тийш дээ. Миний хантай гэрээ хийгээрээ. Надад ямар сайн ханддаг гэж бүхэл сайн чанарууд манай нөхөрт бий. Ирчүүд төвдөө үзэл байхгүй юу? Өдөр болгон л надад янз бүрийн хоол хийж өгнө. Арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөөд нүүрэнд минь эллэг хүртэл хийж өгдөг гэж. Даанч үнэхээр сайхан хайртай байсан юм а. Танд ямар бүтээгдэхүүн авч өгдгийг? Кэнси хөвшилтэй эсрэг улаан багц. Арсны эсрэлтийг эсэргүүцэж, коллагены нийлэгжилтийг дэмжин. Өөрөөр хэлбэл арсыг залуужуулна. Бүх төрлийн арсын тохиромжтой доюун дээр шорч байгаа олдохгүй байхаа. Наатах чинь бэлгэлээ. Ханя, ли захирлаа гэрээ хийчихэлтэй. Яа, эхнэрийг хүнд орё. Таны саналыг би хүлээн авлаа. Дээрээс нь 20 саяыг нэмье. 2 хоногийн дараа гэрээ хий. Баярлалаа Жан захирлаа. Баяртай байна. Баяртай байна. Жан шичи. Тийм их мөнгө би яаж төлөх юм бэ? Азар ажлын бүтээгээд өчглөө. Өрөө төлсөн гэд бодчихъя. Яаж ийна? Сүлэрдгэл юм байгаа биз? Яагаад миний юмнуудыг гаргачихаа вэ? Хоёулаа өчигдөр салчгаа биз дээ. Чиний шалгалтыг би 2 жил хүлээсэн. Тэгэхэд чи өчигдөр тэнцсэн хариу авангуудаа надаас салаад өөр хүнтэй явж байна лээ. Энэ хугацаанд би чиний төлөө шалгалтандаа тэнцээсэй гэд байрны түрээс төлж, идэж уухыг чинь болгож, наад өмсөж байгаа хувцснуудын чи хүртэл бүгдийг би авч өгсөн штэ. Миний тэнгийг уган тэнцчихвэл бидний ирээдүйд хэрэгтэй гэж би бодсон. Гэтэл би зүгээр чиний шат байж, дуустгүй эрэгтэй хоолны тасалбар шиг. Чи битгий ийм дургу хөрмээр яриад байгаа ч тэхүү. Хараагүй хүн гинт хардаг болчихвол тулдаг таяга хийх нь мэдээж үсттэй. Хүн өндөрт хүрэхийг хичээдэг. Энэ бол амьдралын зам. Миний үе эрхэж байгаа охин над шиг магистрийн зэрэгтэй. Чи харин бакалавраараа л байгаа. Надад тохирох уу? Хурдан над юмнууд аваад яв. Энэ байрны түрээсийг би төлсөн. Явах ёстой хүн нь чи байх шүү. Чи битгий ингэж угаачтэй. Би хараа гэж зэрэгээ авлаа. Нэртэй компаниас ч ажлын санд ирсэн. Харин чамтай 2 жил боллоо. Энэ чиний хувьд аз. Ер нь надаас өөр хин чамаа гэх юм. Чи хэд ч хэрэггүй. Хэнд ч. Оролдоод үзэлтэй. Чи одоо хий. Жан шичигийн найз залуу байна. Миний нэрийг утсан. Канс. Ли захирлаа ямар сони юм бэ? Би саяхан танай компаниас дадлагжих зөвшөөрөл авсан штэ. Та намайг сайн харж хандаж байгаарай. Тэгнэ. Би чамд сайн туслана. Баярлалаа Ли захирлаа. Байна. Нөгөө шин дадлагжигч хэн бэлээ? Фанчи. Тэ. Халагдсан. Эрдэмтэй хүн даруу байдаг юм. Хүнийг ялгаж харьцах нь номтой хүний үйлдэл биш. Чам шиг хүн манай компанид тэнцэхгүй. Тий захирлаа. Надад боломж олгооч. Тэгвэл шичигийн түрээсэнд өгсөн мөнгө бас тэгээд чам зориулсан мөнгийг тийм ээ ойлголоо. Шилжүүлчлээ. Шичи. Энэ байр би нүй. Тэгэхээр ингэж шийдэгдлээ. Тэр хэлсэн зүйлд чамд сүүлийн савтаа усаа өгсөн. Харин чи хотод очиод тэрэнд нэг сав ус өгнө. Энэ ялгаатай шүү. Хүний ач мэддэг юмнууд ингэдэг. Би энэ салбарт хэдэн үнэтэй ярихтал чи бүрэн дуусна. Тэцхэрлээ. Магистр гэхээр яадгийн? Ажилгүй болохоо хүлээж байна. Зайл. Нэг л удаа зайл. Мэдсэнгүй. Үнэхээр бүх юмын төлж найз залуудаа маш их мөнгө зарцуулсан байж намайг уучлаарай. Би тэнэг байна уу? Чамаас салж байгаа тэр залуу л ёстой тэнэг юм. Үнэндээ тэрнийг эртхэн таньсан сайн шүү дээ. Илүү сайн залуутай учир. Тайтгаруулсанд баярлалаа. Чиний цагийг би төлнө.
Чамаас мөнгө авах гэж би хайж утсан юм биш ээ. Чи таалагдж байна. 如果爱化作风，化作雨。